Одоо засгийн газар энэ нь чухал ашигт малтмал за энэ нь одоо хасна нэмнэ гэдэг одоо өөрсдөө ингээл батлал явах юм байна л да. Гэхдээ энэтэй холбоотой одоо татврын орчин, докторжуулалтын асуудлууд ингээд гэрээ хэлцээрийн асуудлууд гарна. Тэгэхээр энэ нь одоо бас ер нь бас яаж зохицуулагдаж явах юм бол доо гэдэг асуулт байна. За тэр хоёрдугаар тэр бичил уурхайтай холбоотой ер нь энэ бичил уурхай чинь бас нэг хэсэг нь бол одоо нөхөрлөл хэлбэрээр явж байгаа одоо нутгийн иргэд одоо тухайн байгаа орчиндөө одоо нэг багахан хэлбэрээр олборлыг гэдэг хэсэг ба. Гэтэл нөгөө талд нь бичил нэртэй бас нэг техникчсэн, хөрөнгөчсөн. Тэгээ энийг ингээд бас ингээд ялгаж салахгүй бол таны хэлж байгаа түрүүний хэлж байгаа ч юм бол түрүүний нөхдүүд байхгүй тэр техникчсэн, хөрөнгөчсөн одоо нэг уул уурхай хийгээд байгаа нөхдүүд байхгүй. Тэгэхээр бид нар яг энэ бичлийг бас ер нь баг ингээд бас энийг дагаад чангалах гээд байна уу? Та энийг бас ингээд ялгаж салгаж ярихгүй болов гэж. 5 номерд амтны юмсад хариулъя. Тий, энэ татвар урамчтай холбоотой асуудлууд бол хуулийн дээр тусгагдсан хэлбэрээр одоо ингээд нэг доктортой байгаа хэлбэрээр л явна. Уг нь бол бид манай анхны боловсруулад одоо сангийн ам дээр дэмжигдээгүй төсөл бол одоо хөнгөлөлт урамшуулалттай байхаар уг нь тусгасан байсан. Чухал ашигт малтмалын жагсаалтанд оруулчвал хөнгөлнөө дэмжинэ гэдэг. Гэхдээ яг одоогоор бол бид нэр дандаа нөгөө нэг хайгуулын төвчний ордуудтай байгаа. Тэгэхээр энийг бол бас дүрдээ орхисон. За бичил дээр бол санал нэг байна өө. Үнэндээ бол эн чинь уурхай ажил хийгээд байгаа байхгүй зарим нь. Зарим нь бол үнэнхээр байгалаас эргүйгээ яваад байгаа юм. Тэгэхээр тэр бүртгэлжүүлээд уулын ажлын төлөвлөгөө аваад амнаад төлдөг болгоно л гэсэн. Яг уурхайтай ижилхнээр амдаж явдаг болно л гэсэн үг. Ингэж нэг цэгцлэхгүй бол энэ арай дэндүү замбрааг байгаад байгаа.